Албан тасалгаа зочд буудлын өрөө, айлын гэр, шоронгийн уулзалтын байр, онцгой дэглэмийн өргөс тортой хашаан дотор уулзсан 20 гаруй хүмүүсийн уйлжижирсэн, харамсан гашуудсан, гомдод цөхөрсөн хоолоогоор ярьсан яриа. Бас тэдгээр хүмүүсийн өөрийнхөө гараар бичиж, нулимсанд нь халтартан нүүсэн өргөдөл гомдол захидал мэдээлэлээс харахад шоронгоос өшөө авах хэмээх гажуудал манад үнэхээр байгаа мэт санагдлаа. Зохиолч, сэтгүүлч, жаргалын барамсаагсны шорон дотроос өшөө авагчд байдаг юм биш үз. Хуульчид өөрсдөө багаа хууллаа хэмээх цуврал нийтлүүд 1989, 1990 онуудад үнэн сонин дээр хэвлэгдэн гарч нийгэмд нэлээд дуйлан шугаан тарж байсныг тэр үеийнхэн сайн санаж байгаа. Ямар сайндаа үнэн сониныг худалдан авах гэсэн хүмүүсийн очир төг шуудангаас халиад гудамжинд үргэлжлэхвдэ. Эдгээр эрен сурвалжлах нийтлүүд ч томоохон үр дүн төрж хэлсээр хүн амны хэрэгт яллагдаад байсан олон хүн өршөөгдөж байсан байх юм. Жаргалын барамсаа үнэн сонины 258 дугаар дугаар 1989 он. 1982 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжигшин Эрдэнэт хотын ойролцоо Булган аймгийн Ингээд толгойн сангийн аж ахуйн явуулын агент дугар хорлоогч үл мэдэгдэх шалтгаанаар үгшсэн байжээ. Чухал эргийн мөрдөн байцаагчид болон нэртэй хуульчид оролцсон шуурхай групп бүхэл шалгалт туршил шинжилгээ хийгээд амиа хорлсон хэрэгсэн дүгнэлт гаргасан байна. Гэтэл энэ явдлаас хойш 3 жилийн дараа Эрдэнэт хотын хевсний үйлдвэрээс бусдад бүлэглэн их хэмжээний хевс суулгаалan ашигласан хэрэгт 9 жилийн ял шийтгүүлээд зүүн хараагийн чанга дэглэмтэй колонд ял идэлгээр очиод байсан жүгдрийн мегмаргагч би хэдэн жилийн өмнө танил Жуу авирмэд уран чимэг нартай бүлэглэн агент дугар хорлоог алсан. Тэр хэргийг үлдэж байхад маш бат чимэд балдар манаар харж байсан хэмээн мэдүүлэг өгчээ. Ийхүү хэрэгтэн мегамрын гэрчилсэн ноцтой гэмт этгээдүүдийг олж мөрдөн шалгах дуулиантай ажил эхэлж түүнийг улсын прокурорын туслах тусгай хяналтын хэлцээний дарга Отгонбаяр гардан удирдах шийдвэрлсэн байдаг. Мегмар авирмэд Буджуу нарт цаазаар авах ял ноогдож улмаар амиршөөгдөн Авдрамтын колоны гянданд уран чимэг эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй колонд 15 жилийн ялтай хоригдож байсан байна. 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, дэд үтсийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаа Сүрэнгийн зориг өөрийн гэртээ онц хэрцгийгээр алгацсан хэрэг гарлаа. Тухай зориг агсан алгацсан хэргийн талаарх үнэн бодиттой мэдээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тухай Монгол Улсын засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн тогтоолж гарч байлаа. Гэвч уг хэрэг илэрхгүй явсаар 2015 онд Орхон аймгийн 3 иргэн холбогдолтой болох сураг гарч хоригдсон байцаагдаж байгаад өчигдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүх хурлын эцсийн шийдвэр гарав. За ингээд 8 зүйл ангаар буруутгагдаад байсан Амгаланбаатар Содном Даржаа нарыг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцсон 23-аас 25 жил хамтран хүн амны эргүүлсэн чимгээд эмэгтэйчүүдийн хорих ангид 24 жил хорих ялыг оноосон байна. Үүнээс харахад хэрэг гарах тухай үед 16-аас 20 настай байсан эдгээр хүмүүс төр нийгмийн зүтгэлтэн эс зориг агсны амийг хөнөөчгөд бүгд бүтэн 17 жил огт баригдахгүй явж чадсан. Бараг л дэлхийд гайхахтаар мундаг алуурчид болж таарад байна. Бүр амьд гэрчтэй хүн амны хэрэг гэдэг байгаа юм шүү. Тэгвэл тагнуулын байгууллагын зоригийн хэрэгтэй холбоотой байж магадгүйгэх 10 гаруй хүн амны хэрэг байгаа гэж яригддаг бөгөөд тэдгээрийг энэ 3 нөхрийг халахын тулд эсвэл энэ 3 этгээд хэрэгээ нуун дарагдуулахын тулд үйлдэж байсан болж таарах гээд байна. 2011 оны 10 дугаар сарын 3-ны өдөр News-MN сайтаар эдгээр хэрэгүүдийн талаар дурдж байжээ. Үүнд хэргийн газар анх очиж амьд гэрч булганаас байцаалдагч үзлэг хийсэн цагдаагийн хушууч усан дунаж нас барсан. Гэхдээ түүний үхэл с сэжигтэй байгаа гэдгийг олон хүн хэлдэг. 2. Зоригийн хэрэгт сэжиглэгдэж шоронд сар гаруй суугаад гарсан одоогийн улсын хурлын гишүүн Эрдэнийн эхнэр цонхороо унаж нас барсан. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж Эрдэнийг сэжигснээр татан байцааж байсан боловч түүнийг буруутнаар тогтоож чадаагүй. Эхнэр нь зүгээр л амиа хорлох гэж цонхороо унсан болж дууссан. Нэмж хэлэхэд энэ эмэгтэй зориг агсны анхны эхнэр байсан гэжээ. 3. Хоёр алуурчныг байшингаас гараад гүйж байхыг хараад нэгийг нь таньсан төдийгүй болдоо хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу маш чухал гэрч одоо хэрн учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байгаа. Түүнийг дуудахад нэг алуурч нь эргэж харчаад цааш гүйсэн гээд байгаа. 4. Уг мэдүүлгийн мөрөөр өнөөх болд гэдэг хүнийг эргэн сурвалжилсаар олоход цагдаагийн Ахмад Солтой нэгэн байсан агаад дарханд хэдийнэ хөлдөж өгсөн байлаа. Ингээ шарлыг нь ухангараад шүүх хэмжээний үсэлд оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон байдаг. Хоёр алуурчныг зоригийн гэрээс гараад шатаар санд мэд уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй хэмээн гидэж байлаа. Сэтгэл санааны хүн дарамтад байгаа нь илт байсан учраас улам бүр лавшруулан шалахыг хүссэнгүй.
Юутач уг залуу амьдралынхаа эцсийн мөчиг хүртэл энэ хэргийн бүх хүчрийг болгол мэднэ хэмээж байсан агаад гэрийнхэн ч энэ бодлынхоо золиос болох шиг боллоо гэдгийг хэлсэн байдаг. 6. Дахны цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бүкс рүү тосон балж их зэрэгээр тамлаж алсан байдаг. Хожим нь энэ ахмад зоригийн хэрэг дээр ажиллаж байсан тодорхой болжээ. 7. Хэрэг гарах үед хууль зүйн яамны сайд байсан Батчулуун өвчний улмаас нас барсан. Гэхдээ зарим нөхдөнд түүнийг хорлогдсон байж магадгүй гэдгийг даш балбар нараар жишээ аван хэлж байжээ. 8. Хэрэг гарахын өмнө Монголд орж ирээд хэрэг гарсны маргааш нь хилээр гарсан мөрөн хэмээх өвөр Монгол залуу гадаадад яг зоригийн алгын байдалтай төстэйгээр алуулсан. Түүнийг өвөр Монголын эрх чөлөөний тусгаар тогтлын төлөө тэмцэгч мөрөн хэмээгчтэй андуурч ойлгодог тал бий. Хоёр алуурчныг харсан таксины жолооч мөн сураг алдарсан, магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрсэн байж магадгүй гэж бодож байна. Энэ нь хэргийнхэн дурддагдсан улаан машины эзэн байж болох талтай. 10. Хэргийг хянаж байсан прокурор Дариж учир битүүлэх шалтгааны улмаас амиа алдсан. Тухайд нөгөөдөр сони эрхлэгч байсан эрен сурвалжлахаар мэргэсэн нэр сэтгүүлч даваажуу одоо ажил мэргэжлээ солиод лам болсон гэд дуулдаг. Үүндээ сэтггүй хувьд асуудалтай болсон гэдгийг хүмүүс хэлдэг юм. Зүгээр байсан хүн бас энэхүү хэргийн талаар дөрвтэй мэдээлэл олж чадсан хүн яагаад гэнт сэтгхүүн өөрчлөлтөө болчихсон юм бол хордуулсан уу эсвэл хит айлган дарамталсан уу? Айлган дарамталсан байж магадгүй гэдгийг түүнтэй нэгэн гэрчийг нүүрэлдүүлэхэд дуу хоолойн сааралтаж гар хөлн жичирч хөрсөн асхан тандарч байсан гэдгийг нүгнэ хэлж байсан юм. Тиймээс даваажууг нийгмэр ажил мэргэжлээ орхин бусад ам алдахгүй гэдэг өчиг өргөөд лам болсон байж болох юм. Зоригийн хэргийн гэрч эсвэл мөрдөж байсан хүмүүсийг хөнөх эсвэл дарамтлаханд бусад гэрчүүдийн зүрхийг өгүүлэх амаа амьд чимээгүй ухаан дээр юм шүү гэдгийг ойлгуулах зорилготой байсан юм шүү. Харин хэн үүнийг хийгээд байна вэ? Судамдаржаагийн хамар хашаанд Амгаланбаатар гэх залуу амьдардаг байжээ. Тэрээр 2007 онд Эрдэнэт хотод сууж явсан таксиныхаа жолоочийг бүчиж алсан гэх хэрэгээр баригдаж шүүхээс ялны дээд хэмжээ сонссон байдаг. Гэвч Монгол улс цаазын ялгүй учраас түүний ялыг чанга дэглэмтэй 25 жилээр сольжээ. 2013 оноос хойш Судамдаржаагийн гар утсанд учир битүүлэг зурвас ирсээр байж. Тодорхойлбол чи зоригийг алсан, би хэрэгээ хүлээсэн, чи одоо хэрэгээ хүлээ. Ирж шорондоо суу гэх мэтийн мессежүүд ирдэг байсныг нь цуглуулж хэвлүүлээд 28 хуудас болжээ. Улмаар ямар учиртай мессежийг хэнгэгч нь явуулаад байгааг тодруулахаар Судамдаржаагийн гэрийнхэн хуулийн байгууллагад хандхад хамар хашааны Амгаланбаатар шоронгийн өрөөнөөс бичиж байсныг илрүүлсэн байна. Амгаланбаатар хоригдож байх хугацаанд Судамдаржааг эргэлтээр ирсэн өгж гомдолдог байсныг Судамдаржаагийн ээж Батлан өгүүлдэг. Харин Чимгээгийн хувьд Амгаланбаатарын бэр эгч юм. Эрдэнэт үйлдвэр тоогоочоор ажилладаг байсан бүсгүй бэр эгч гэх холбоосоос болоод хам эргэтэн болчихсон бололтой. Амгаланбаатар шоронд хоригдож байх үедээ хуулийнханд би зоригийн хөнөөсөө хэмээн мэдүүлж байжээ. Цаг хугацааг нь хөөгд үзвэл тэрээр 16 настайдаа уг хэргийг үлджээ гэж ойлгогдохоор байна. 16 настай хүүд итгэж найдан улс төрийн захиалга тэрэг үйлдүүлэх үү? Энэ бол эрэлзээтэй л асуудал. Харин бүх насаараа хорихоос сонссон ялтан өөрийнхөө хэрэг дээр нэмж хэрэг хүлээгээд өс сонзонтой хүмүүсээ энэ хэрэгтээ татан оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл шорон дотроос өвшөө авч болно гэсэн үг. Тэгвэл хүн амны хэрэгтэй Цэ Амгаланбаатар хөрш айлын найз Б Судамдаржаа бэрэгчтэй Чимгээ нарыгаа урдын өс сонзонгоор энэ хэрэг татан оруулсан байж болох юм. Гэвч энэ бол бас л таамаглал.